Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. Хичээл 2. Гарын жижиг булчин хөгжүүлэх аргачлал. 6 настай хүүхдүүдийн гарын жижиг булчингийн хөгжил сул байдаг учраас хүүхдүүд маань гоё өвчгöd бол бэрхшээлтэй удаан хугацаагаар өвчгöd бол гар нь жилэх, ядрах, тэгээ сонирхолгүй байх ийм одоо байдал бичих дургүй болох зэрэг одоо байдлууд үүсдэг. Энээс сэргийлээд бүгдээрээ тоглоомын аргаар хүүхдийн гарын жижиг бултанг яаж хөгжүүлж болох вэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээрт нь бол одоо шагаан нислэх арга, шагаан нислэх арга. Эхний дүрм нь болохоор зэрэг хүүхдүүдэд шагаан нислэлт суртал нь баруун гарын 7 хуруугаар нислэх. Дараагийн одоо маргааш нь нислүүлэхдээ зүүн гарын 7 хуруугаар эсвэл одоо дунд хуруугаар нислэн шүү. Ядмаар нислэн шүү. Болж өгөл жигчэн хуруугаараа нислэн, эрхийгээрээ нислэн ч гэдэг юм уу. Ийм одоо дүрм тогтоох хэрэгтэй. Яагаад тэгэхээр зэрэг гоё хөгжүүлэхийн тулд зөвхөн энэ 3 хуруу хөгжүүлэх биш. Энэ 10 хурууг аруулан гин хөгжүүлэх хэрэгцээ шаардлага орчин үед гарч байгаа. Компьютер дээр 10 хуруугаараа бичих, төгөлдөр хуруу даралт төгжмийг 10 хуруугаараа тоглох, ер нь хөгжим тоглоход бүхэл хуруунууд тэрэг болдог. Гэхдээ адилхан ингээд бүх хүүхдүүдийн 10 хурууг 10 гин хөгжүүлэхийг л эрмэлзэх хэрэгтэй. За бүгдээрээ шагаа нисэлж тоглоё. Шагаа нислахыг мэдэн тийм ээ. За чамаас эхэлж багш хааж бодлоо юм чинь. За чи шагаагаа одлоо нислэн. Яах вэ бүгдээрээ ижил нислэн тийм ээ. Хоньыг хоньоор нь ямааг. За ойрхон шиг ингээд хараа хит тарааж хаял. Өө сайн байна. За ажлаар нислэн. Гэхдээ одоо зтэй. За шагаа нислахад хэрвээ хүүхэд энэ хүндчүүд бид нар дахиад алдсан гэсэн. Дараагийн хүүхдэд шилжүүлнэ. За юм нөхөө. За хүндчүүд алдсан гэсэн. Тэгэхээр дараагийн одоо минийхөө дараагийн хаях юм байна. Шагаа нислж явах явцдаа хол байгаа зүйлийг чангахан шиг нислэн, ойрхон байгаа зүйлийг сул нислэн. Гэх мэтлэнгээр хүүхдийн одоо гар саруунд орон зай баримжаа сууж өгдөг одоо ийм ач холбогдолтой. За тэгээ хүүхдүүдийг тоглоо сурсныхан дараагаар дүрмүүдээ нэмэгдэж болно. Зангахгүй, нисэлсэн гараараа авахгүй, зангахгүй, хөндөхгүй гэдэг ч юм уу ингээд дүрм бас нэмэгдэж болно. Сайн сурсны дараагаар бол за дараагийн одоо хоёр дахь одоо дасгал нь юу гэхээр хүүхдийн гар сарууны булчин хөгжүүлэх дасгал маань юу гэхээр зэрэг бид нар ингээд шүдэнд тоолуулах, шүдэн зээр одоо янз бүрийн зүйлүүдийг хийлгэх. Тин ингээд хамгийн олон шүдэнц багшаага болон гэтэл хамгийн олон шүдэнцийг гараараа түүж чадах нь өөртөө түүж авах нь шүү. За юу. Нэг нэгээр нь авна. Нэг нэгээр нь авахтаа одоо бүгдээр энэ хуруугаараа л авъя. Дунд хуруугаараа. Ингээл дунд хуруугаараа. Эннийхээ бас ингээл яах нь дунд хуруугаараа. Эннийхээ дунд хуруугаараа ингээд дунд хуруугаар хөгжүүлье. За ингэж эхлэх юм багш. За аваад өөр хуваарт тавиад байх юм. За эхлэе. Дунд хуруугаар хин дунд хуруугаараа авч ийн гэдэг бас хянана. Ухаа. Хоёр гараараа ээлжлүүл бүр сайн. Тэгээд хоёр гар нь хоёулаа хөгжинэ. За боллоо. Болцсон. За тоол шүтэнзээ. Хин хамгийн олон шүтэнц төсөн. За ингээд олон шүтэнц төсөн ялагч болно. Мөн одоо сая дунд хуруугаараа төсөн бол одоо ядам хуруугаараа төвөй, 7 хуруугаараа төвөй гэх мэтлэнгээр хүүхдүүдийн хуруунуудыг сольж энэ шүтэнц жижиг эзүүсийг түлхснээрээ хүүхдийн гар сарууны жижиг булчин их сайн хөгжиж танаа хүүхэд сайхан бичдэг болно. За дараагийн нэг тасгал нь болохоор юм будаа төлгөж болно. За будааг төлөхдөө одоо эхлээд нь шүү дээ тий. Та нар эхнийхээ будааг авахтаа ширхэг будаа авахтаа энэ юугаараа 7 хуруугаар ингэж түүх юм. Дараагийнхаа энүүгээрээ дунд хуруугаар. Дараагийнхаа ядам хуруугаар. Гэхдээ нэг ширхгийг л авна. За зүгтээ. За одоо ядам. За одоо чигчи. Ямар сайн бэ? За одоо нөгөө гарынхаа. Зүүн гарынхаа. За. Одоо ийм хатуу зүйл дээрээс ингэж авах нь нөгөө хүүхдүүдэд нөгөө энэ сул будаанаас ингэж авснаас илүү одоо бэрхшээлтэй хэцүү байна. Тэгэхээр одоо энийг буцаач хийнэ гэсэн үг. За буцаач ихтэй яг нөгөө бүх хуруунуудаа ашиглана.
За одоо За тэгэхээр ийм одоо дасгалуудыг хүүхдүүдээр хэлэх юм бол таны хүүхдийн гар сарууны жижиг булчингууд амжилттай сайн хөгжөөд хөгжилтэй, сонирхолтой, уйдахгүйгээр одоо хүүхд маань сайхан бичдэг, сайхан зурдаг, одоо хөгжим сайхан тоглодог юм болноо гэсэн ингээд та бүхэнд амжилт хүсье.